За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр 1 сарын 17-ны өдөр байна. За Гитлэл номны 8-аас 10 дугаар бүлгийг уншихад бэлэн болсон байна. За 8 дугаар бүлгээс эхлээд уншийе. Тэгтэл мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь чи Египтийн хаанд дахин бараалахад энэ үгийг хэлсэхгүй. Мөнхийн эзэн энэ үгийг хэлж байна. Миний хүмүүсийг явуулан намайг хүндлэх боломжийг тэдэнд гаргаж өгсөгүй. Хэрвээ чи татгалзвал би тоо томшгүй олон мэлхийг нутагт чинь оруулан гамшиг тарина. Нийл мөрөн мэлхийгээр дүүрч уснаас гарсан мэлхийнүүд чиний орд харш унтлахын өрөө орон дотор чинь хүртэл орж ирэн чиний ноёд түшмэд болон чиний хүмүүсийн герт ороод галтогоо гурил зурах төмпөн сав ер нь хаасаагүй оргонцгох болно. Тэр мэлхийнүүд чиний толгой дээр хүртэл асч гарах болно. Түүгээрч барахгүй ноёд түшмэд болон албат иргэдийн чинь толгой дээр хүртэл адилхан гарна гэж хэлсэхгүй гэв. Улмаар мөнхийн эзэн Мойсед хандан Ааронд чи энэ үгийг хэлсэхгүй. Гартаа барьсан таягаараа Египт нутагт байгаа бүх эл задгаа ус, мөрөн гол, сууг, нуур, цөөрөм дээгүр зангасугай. Тэгэхэд дотроос нь маш олон мэлхий гарч ирээд газар сайгүй тэнүүчлэх болно гэв. Тиймээс Аарон Египт нутагт дээрх бүх эл задгаа ус руу таягаараа зангахад тоо томшгүй олон мэлхий гарч ирээд газар сайгүй тархжээ. Гэтэл Египтийн элевчид далдын хүчээр мөн адилхан зүйлийг хийж үе олон мэлхийг Египт нутгаар тарав. Тэгтэл Египтийн хаан Мойсе Аарон хоёрыг дуудан ирүүлээд мөнхийн эзэндээ хэлээд энэ олон мэлхийг надаас болон миний ард түмнээс зайлуулж өгвөл би танай хүмүүст мөнхийн эзэндээ өргөл өргөхөөр явах зөвшөөрөл өгье гэжээ. Мойсе тэгэхэд нь би таны төлөө болон таны ноёд түшмэд ард түмний чинь төлөө мөнхийн эзнээс гуйвал мэлхийнүүд эндээс зайлан байшин савнаас чинь гараад зөвхөн нийл мөрөндөл үлдэнэ. Харин та хизээ гуйлгуулахыг хүсгсэн бол гэхэд Египтийн хаан маргааш болъё гэв. Мойсе хариуд нь за таны хэлснээр болъё. Тэгвэл та мөнхийн эзэн ертөнцийн эзэнтэй минь хэнч энэ зэрэгцэхгүй гэдгийг харах болно. Энэ мэлхийнүүд таны орд харш ноёд түшмэд болон албат иргэдийн чинь орон гэрээс зайлаад зөвхөн нийл мөрөндөл үлдэнэ гэв. Тиймээс Мойсе Аарон нар Египтийн хааны ордноос гарч Мойсеч хаантай тохиролцсон ёсоор мөнхийн эзэнд хандан мэлхийнүүдийг зайлуулж өгөхийг түүнээс гуйлаа. Мөнхийн эзэн ч Мойсегийн гуйлтыг биелүүлэхэд байшин сууц хашаа хороо тарайн талбай дах бүх мэлхийнүүд өгчээ. Египтүүд өгсөн мэлхийнүүдийг нэг доор овоолж эхлэхэд газар сайгүй өмхий ханхлах болов. Гэвч байдал арай дээрдсэнийг Египтийн хаан ойлгоод улам хатуурхснаар энэ нь яг л мөнхийн эзний хэлсэн ёсоор болж Мойсе Аарон нарын үгийг тэр бас л ойшоохоо болсон байлаа. Мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь Ааронд чи энэ үгийг хэлсгүй. Таягаа аваад газар руу цогсгоо. Тэгвэл Египт нутаг тэр чигээрээ газар сайгүй шумуултай болно гэв. Тэд хэлсэн ёсоор нь гүйцэтгэж Аарон газар руу таягаараа цогхоход хүн амьтан бүгд шумуулд идүүлэн тэр нутгийн хөрс шороо тэр чигээрээ шумуул болон хувирчээ. Египтийн элевчид далдын хүчээр бас л шумуул бий болгох гэсэн боловч чадсангүй. Тиймээс хүн амьтан бүгд шумуулд бариулж эхлэв. Элевчид бүгд Египтийн хаанд хандаж хэлэхдээ энэ бол ямар нэгэн бурхны хийсэн үйл хэрэг ажээ гэсэн боловч мөнхийн эзний хэлсэн ёсоор хааны сэтгэл хатуу хിവэр байсан учраас хэнийхэн ч үгийг ойшоосонгүй. Дараа нь мөнхийн эзэн Мойсед хандаж хэлэхдээ маргааш өглөө эртлэн босоод Египтийн хааныг нийл мөрөн дээр очиход нь хүлээж байгаад уулзсгай. Тэгээд чи түүнд энэ үгийг хэлсгүй. Мөнхийн эзэн энэ үгийг хэлж байна. Миний хүмүүс намайг өргөмжлөн хүндлэх ёстой учраас чи тэднийг явуулсах. Хэрвээ чи татгалзуулаа би чам руу чиний ноёд түшмэд болон
чиний ард түмэн рүү тоо томшгүй олон ялаа батх нь явуулна. Тээнхүү чиний орд харш Египт айлын орон гэр хаасайгүй ялаагаар дүүрч зогсож байгаа газар шороо хүртэл ялаагаар бүрхэгдэнэ. Харин миний хүмүүсийн амьдран суудаг Гүшэн аймагт би ялаа оруулахгүй. Тэгвэл мөнхийн эзэн энэ нутагт ирснийг чи харах болно. Тээнхүү би өөрийнхөө хүмүүсийг чиний хүмүүсээс тусгаарлана. Маргааш гэхэд тэрхүү ер бусын үйл явдал эхэлнэ гэв. Тээнхүү мөнхийн эзэн хэлсэн үгээ харуулхад тоо томшгүй олон ялаа батх нь Египтийн хааны орд харш ноёд төшмөдийнх нь гэр орноор дүүрч Египт нутаг даяар ялаа батган нь дийлдэхгүй болоод асар их гай түүг тарьжээ. Тэгэхэд нь Египтийн хаан Мойсе Аарон нарыг дуудан ирүүлээд за та нар өөрсдийн өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэндээ өргөл өргөж болно. Харин түүнийг энэ нутагт л хийх тун гэв. Гэтэл Мойсе хариуд нь хэлэхдээ тэр болохгүй. Мөнхийн эзэн ертөнцийн эзэндээ хэрхэн өргөл өргөх юм Египтууд хараад жигшин зэвүүцнэ. Хэрвээ бид тэдний нүдэн дээр дургүй хөрмээр зүйлийг нь хийж өргөл өргөлнө, тэд биднийг чулуугаар шидэн алах үзье. Бид эндээс 3 хоногийн газарт цөлд очоод мөнхийн эзэн ертөнцийн эзэндээ өргөл өргөнө. Хэрвээ тэр л өөрөө тэгж тушаасан бол бид яах ч аргагүй юм а гэв. Тэгэхэд нь Египтийн хаан за тэгвэл би та нарыг явуул. Харин тэр мөнхийн эзэн ертөнцийн эзэндээ өргөл өргөхөөр цөл рүү явахдаа эндээс нэг их холдож болохгүй ш. Одоо харин миний төлөө мөнхийн эзнээсээ гуйж өгсгөө гихтэн. Мойсе та болгооно. Эндээс гарангуудаа би мөнхийн эзнээс гуй. Египтийн хааны орд харш түүний ноёд төшмөд болон ард түмнийх нь гэрээс тэрхүү үе олон ялаа батх нь маргааш гэхэд зайлах болно. Харин та биднийг мэхлэн мөнхийн эзэнд өргөл өргөхөөр цөл рүү явахыг мань дахин хориглож болохгүй шүү гэжээ. Тийхүү Мойсе хааны ордноос гараад мөнхийн эзнээс гуйв. Мөнхийн эзэн Мойсегийн гуйсныг биелүүлэн Египтийн хаан түүний ноёд төшмөд болон албат ардууд дээр нь зогссоо зайгүй шавж байсан ялаа батхнуудыг нэгийг нь ч үлдээлгүй зайлуулж өглөө. Гэвч энэ удаа Египтийн хаан дахин зөрөөд хатуу сэтгэл гарган Израильчуудыг цөл рүү явуулахаас татгалзжээ. За үргэлжлүүлэн 9 дугаар бүлгийг уншийе. Мөнхийн эзэн Мойсед хандаж хэлсэн нь Египтийн хаанд дахин бараалхаад чи энэ үгийг түүнд хэлсгүй. Мөнхийн эзэн еврейчүүд бидний өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн энэ үгийг хэлж байна. Миний хүмүүс намайг өргөмжлөн хүндлэх ёстой. Чи тэднийг нутгаасаа явуулсгүй. Хэрвээ чи тэднийг явуулахаас дахин татгалзвал харсаар байтал чинь мөнхийн эзэн хүчит гараа далайн энэ нутагт өсгөж буй мал сүрэг, адуу илжиг, тэмээ үхэр, хонь ямаан сүрэг чинь аюун шиг тахал өвчин тусгах болно. Харин мөнхийн эзэн Израильчүүдийн мал сүргийг Египтчүүдийн мал сүргээс ялгаатай үзэж тэдний мал сүргээс нэг нь ч үхэхгүй юм гэв. Ингээд мөнхийн эзэн тэрхүү үйл явдлын цаг хугацааг тогтоон. Маргааш гэхэд мөнхийн эзэн үүнийг энэ нутагт хэрэгжүүлэх болно гэж. Маргааш нь гэхэд мөнхийн эзэн хэлсэн ёсороо болгон Египтүүдийн бүх мал сүргийг үхүүл. Гэтэл Израильчүүдийн мал сүргээс нэг нь ч үхсэнгүй. Египтийн хаан өөрийнхөө хүмүүсийг явуулан шалгуулахад Израильчүүдийн мал сүргээс нэг нь ч үхээгүй байжээ. Гэвч хааны сэтгэл урдын адил хатуу хിവэр байсан учраас Израильчүүдийг чөлөөлөн явуулахаас бас л татгалзлаа. Улмаар мөнхийн эзэн Мойсе Аарон нарт хэлсэн нь яндангаас та хоёр атга дүүрэн хөө авсгай. Тэгээд Мойсе чи Египтийн хааны өмнө зогсоод түүнийгээ дээш нь цацсгай. Тэр хөөн нарийн шороо болоод энэ тэмдгүү салхиар тарна. Үүний дараа хүн болон мал амьтны биеэр дүүрэн эдээбэр бүхий яр хатиг шавна гэжээ. Ийхүү яндангаас хэсэг хөө аваад Мойсе Египтийн хааны өмнө очин дээш нь цацхад тэр нь хүн мал амьтны биед нэвтрэн ороод яр хатиг шавуул. Бүх Египтүүд түүний дотроос Египтийн хааны элевчд бас хатиг ярандаа хүндүрлэн байсан учраас Мойсег харахтаа мантай болжээ. Гэвч хааны сэтгэлийг мөнхийн эзэн улам хатуу болгосон учраас мөнхийн эзний хэлсэн ёсоор болж
Эзэн хаан Мойсе Аарон нарын үгийг огт ойшоосонгүй. Мөнхийн эзэн дахин Мойсед хандан хэлэхдээ чи маргааш өглөө эртлэн Египтийн хаанд бараалахад энэ үгийг хэлсэв. Мөнхийн эзэн еврейчүүдийн өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн энэ үгийг хэлж байна. Миний хүмүүсийг чөлөөлөн намайг хүндлэх боломжийг тэдэнд чи гарган өгсөгүй. Энэ удаа би эзэн хаан чиний өөрийн чинь болон ноёд түшмэд түүгээрч барахгүй бүх ард түмний чинь сэтгэл зүрхийг донслогсон гамшигыг танаад учруулна. Тиймээс энэ дэлхийд надтай энэ зэрэгзэх, энэ тэнцэх хүч чадалтан үгүй болохыг чи харна. Хэрвээ би хүссэн бол хүчит гараа далайн өдийд чамайг ард түмний чинь хамт гамшигт өвчнөд нэрвүүл газрын хөлснөөс арчаад хайчгаж болох байсан. Гэвч би чамд өөрийнхөө хүч чадлыг гайхуулан улмаар даян дэлхийн ард түмэнд алдар нэрээ дуурсгахын тулд өдий болтол чамайг амьд хэвээр нь үлдээл. Өнөө хүртэл чи өөрийгөө өргөмжлөн үзэж, миний хүмүүсийг эсэргүүцсэн улмаар тэднийг чөлөөлөн явуулахаас татгалзаж байна. Тэгэхээр маргааш өдийд би Египт улс бий болсон цагаас хойш урд өмнө хизээж үзэгдэж дуулдаагүй асар хүчтэй мөндөр буулгана. Тиймээс чи одоо зарлиг гарган ил задгай газарт байгаа мал сүрэг юу л байна бүгдийг нь далдлан хорогдон нуугдах газар оруулагтун. Тэр мөндрөөс болоод ил задгай газарт байгаа хүн амьтан бүгд үхэн шүү гэжээ. Мөнхийн эзний энэ үгнээс эмээсэн зарим ноёд төшмөнд нь зарц боолууд болон мал сүргээ шалавхан дотогшооруулжээ. Харин мөнхийн эзний үгийг үл ойшоосон нэгэн зарц боолууд болон мал сүргээ бүгдийг нь гадаа үлдээв. Улмаар мөнхийн эзэн Мойсед хандан хэлэхдээ тэнгэр өөд гараа сунган заасгүй. Тэгвэл Египт нутаг даяар ширүүн мөндөр цутхан хүм мал амтан ургамал юу ч үгүй мөндөр цохиулна гэв. Мойсе таягтай гараа тэнгэр өөд сунгахад мөнхийн эзэн тэнгэр дуугарган гал цагилгаан гэлбуулан мөндөр буулгалаа. Мөнхийн эзэн Египт нутаг даяар тийхүү мөндөр оруулахад гал цагилгаантай мөндөр газар сайгүй цутгажээ. Египт улс бий болсон цагаас хойш тийм хүчтэй, тийм аюумшигтай мөндөр тэр нутагт орж байсангүй. Египт орон даяар газар сайгүй ил задгаа байсан юм бүхэн хүчит мөндөрт химэх цохиулан хүн амьтан ургамал мод бүгд сүрлээ. Зөвхөн Израильчуудын нутгалдаг Гүшэн аймагт л мөндөр орлоггүй өнгөрөв. Тэгэхэд нь Египтийн хаан Мойсе 12-ыг дуудан ирүүлээд энэ удаа би үнэхээр гэмтэй болохоо хүлээж байна. Мөнхийн эзний зөв ажээ. Харин би өөрөө ч гэсэн миний ард түмэн ч гэсэн буруутай болох нь үнэ. Чи мөнхийн эзнээс гуйж өгнө. Энэхүү аянга цагилгаан мөндөр борооноос болоод бид хангалттай их хохирлоо. Би та нарыг чөлөөлөн явуул. Та нарыг би одоо энд удаан барихгүй шүү гэхэд нь Мойсе. Би энэ хотоос гарангуйта мөнхийн эзэн рүү гараа сунгангуйхад аянга цагилгаан зогсож мөндөр бороо орхоо байлна. Тэгэхэд энэ дэлхий мөнхийн эзнийх болохыг та бүхэн ойлгоцгоо. Харин та өөрөө болон танай ноёд төшмөд мөнхийн эзэн ертөнцийн эзнээс хараахан эмээж сураагүй болохыг би мэднэ шүү гэжээ. Яг тэр үед майлангийн түрүү боловсрон 10 будаа хураахад бэлэн байсан агаад түүнээс нь юу ч үлдсэнгүй. Харин улаан будаа оройтож соёлсон учраас мөндөрт цохиулсангүй өнгөрчээ. Мойсе хааны ордноос гараад хотын зах руу явж мөнхийн эзэн рүү гараа сунгангуйхад аянга цагилгаан мөндөр бороо гинт зогсов. Мөндөр бороо аянга цагилгаан зогссны Египтийн хаан хараад ноёд төшмөдтэйгээ санаа нийлэн дахин гэмт бодолтой автаж улам хатуу сэтгэл гаргах болжээ. Тээнхүү мөнхийн эзний хэлсэн ёсоор Египтийн хааны сэтгэл улам хатууран Израильчуудыг явуулахаас бас дахин татгалзлаа. За үргэлжлүүлээд 10 дугаар ишлэгийг уншийе. Улмаар мөнхийн эзэн Мойсед хандаж хэлсэн нь Египтийн хаан дээр чи дахин бараалхаж орсгой. Өөрийнхөө хүмүүсийн дунд гайхамшиг бүтээн харуулахын тулд үүнээс гадна Египт улсыг хэрхэн цээрлүүлэн шийдэгснээ та бүхнээр дамжуулан үр хүүхдүүдэд чинь өв уламжлуулан яриулахын тулд би эзэн хаан болон ноёд төшмөдийн сэтгэл зүрхийг зөрүүд хатуу болгоно. Харин та нар миний хийсэн гайхамшигыг хараад мөнхийн эзэн болохыг минь таних болно гэв. Тиймээс Мойсе Аарон нар Египтийн хаанд бараалхан ороод хэлсэн нь мөнхийн эзэн еврейчүүдийн өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн энэ үгийг хэлж байна. Үүнд чи хэр удаан ийхүү миний өмнө бууж өгөхөөс татгалзах бай.
Миний хүмүүс намайг хүндлэх ёстой учраас чи тэднийг чөлөөлөн явуулсаваа. Хэрвээ чи одоо татгалзвал маргааш гэхэд би энэ нутагт тоо томшгүй олон царцаа оруулж ирнэ. Тэр олон царцаа газар шороог харагдахгүй болтол бүрхэн. Мөндрөөс үлдсэн жаахан тариагч нь тэр царцаанууд цөлмөд бүтэн үлдсэн бүх модыг чинь сэглэж дуусгана. Түүгээрч барахгүй тэр царцаанууд чиний орд харшаар дүүрч ноёд түшмэд болон албат ардын чинь гэр орныг эзэлнэ. Та нар эцэг өвгдөөсөө авахуулаад энэ нутагт суурьсан цагаас хойш өдий хүртэл ийм аюуншигтай зүйлийг хараагүй юм гэв. Үүнийг хэлээд Мойсе хааны ордноос гарчээ. Үүн түшмэд нь эзэн хаандаа хандаж хэлэхдээ энэ хүн хэр удаан бидэнд ийхүү чирэгдэл төвөг учруулах болоо. Тэднийг та явуулж болгоно. Тэд мөнхийн эзэн ертөнцийн эзэдээ хүндлэгэлдэ. Египт улс орон маань сүрч байгааг та одоо хүртэл ойлгохгүй байна уу гэжээ. Тиймээс тэд Мойсе Аарон хоёрыг дахин дуудан ирүүлээд хаанд бараалхуулахад хаан тэдэнд хандаж хэлэхдээ та нар мөнхийн эзэн ертөнцийн эзнээ хүндлэхээр явах ёстой юм бол явсгай. Гэхдээ чухам хэн чинь явах юм бэ хэмээн асуухад Мойсе мөнхийн эзэндээ зориулан бид маш том баяр ёслол хийх гэж байгаа болохоор бидний хүмүүс хөгсөн залуугүй, хүүгүүд охидгүй, хүм малгүй л явна да гэж хариулав. Египтийн хаан тэгэхэд нь хөөе харав. Эднэр чинь урууж зүхтах санаатай байна гэж. Харин эхнэр хүүхдүүдийг чинь хизээч явуулахгүй гэдгээ би мөнхийн эзний чинь нэрээр андгаалээ. Үгүй шүү. Тийм л их хүсэж байгаа юм бол тэр ирчүүд нь яваад мөнхийн эзнээ хүндлээд ирцгээе гэв. Ингээд тэднийг хааны ордноос хөөн зайлуулжээ. Улмаар мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь чи одоо гараа сунгон Египтийн бүх нутаг руу зангасгай. Тэгвэл тоо томшгүй олон зарцаа ирж мөндрийн дараа тарийн талбайд ургаж ихэлсэн бүх ургацыг нь цөлмөж дуусгана гэв. Мойсе таягтай гараараа Египтийн бүх нутаг руу зангахад мөнхийн эзэн зүүн зүгээс өдөр шөнөгүй салхил болон улмаар өглөөн гэхэд тоо томшгүй олон зарцаа нүүдлэн орж иржээ. Царцаанууд Египт даяар тархан энэ тэндгүү суурш. Түүнээс өмнө хинж тийм олноороо буй цүрэг зарцааг хараагүй байгаад түүнээс хойш үзэхгүй байжээ. Царцаанууд газрын хөрсийг бүрхсэн учраас хөрс шороож харагдхаа болж царцаа бүрхсэн газар нь харлан бараантж байв. Тийхүү өнөөх царцаанууд мөндрийн дараа үлдэж хоцорсон мод ургамал бүгдийг цөлмөн эзцгэлээ. Египт нутаг даяар нэг ч мод ургамал үлдсэгүй. Ногоон өнгөтэй ширхэг навчж үлдсэгүй. Тэгэхэд нь Египтийн хаан Мойсе Аарон хоёрыг яралтай дуудан ирүүлээд би тэр мөнхийн эзэн ертөнцийн эзний чинь өмнө буруутан ажээ. Басгүй та нарын өмнөж буруутааж. Тэгэхээр одоо миний гмийг уучлаач хэмээн би гуйж байна. Мөнхийн эзэн ертөнцийн эзнээсээ гуйгаад өхлийн энэ хохирол гамшигыг надаас зайлуулад өгөөч. Зөвхөн үүнийг л хийж өгөхийг гуй гэв. Мойсе хааны ордноос гараад мөнхийн эзнээс гуйжээ. Тэгэхэд нь мөнхийн эзэн салхины зүгийг өөрчлөн баруун талаас маш хүчтэй салхилуулж өнөөх зарцаануудыг Египтийн нутгийн зүүн талд орших зэгсэн тэнгис рүү зайлууллаа. Тэр нутагт ганц зарцаа үлдсэнгүй. Гэвч дараа нь мөнхийн эзэн Египтийн хааны сэтгэл зүрхийг улам хатуу болгосон учраас тэр Израилийн үр садыг нутгаасаа явуулахаас бас дахин татгалзлаа. Улмаар мөнхийн эзэн Мойсед хандан хэлэхдээ чи тэнгэр өөд гараа сунган заасгай. Тэгвэл Египт орон даяар түнэр харанхуй болно. Өтгөн үйл нөмөрсөн мэт тэр их гүн харанхуйг хүмбэр гараараа тэмтрэн үзмээр санагдах болно гэв. Тийхүү Мойсе гараа тэнгэр өөд сунгахад 3 хоногийн турш Египт орныг түнэр харанхуй нөмөрч. Хүмүүс бие биенээж харж чадхаа болсон учраас гадагш гарах аргагүй боллоо. Харин Израильчүүдийн нутгалт газар гэрэлтэй хിവэр байв. Тэгэхэд нь Египтийн хаан Мойсег дуудаад за та нар явсгай. Тэр мөнхийн эзнээ хүндэтгэх тун эхнэр хүүхдүүдээ ч аваад явцгаа. Харин мал сүргээ эндүлдэх хэрэгтэй шүү гэхэд нь Мойсе бид ч мал нядлаад мөнхийн эзэн ертөнцийн эзэндээ өргөл болгон шатаадаг шүү дээ. Тэгэхээр бид чинь малгүй яаж явах вэ? Бид малаа аваад явна. Өнчин ишгч эндүлдэхгүй шүү. Мөнхийн эзэн ертөнцийн эзэндээ өргөл өргөн хүндэтгэх болвол ямар мал нядлах хэрэгтэйг тэнд очисон хойноо бид мэднэ. Түүнээс нааш мэдэх арга байхгүй шүү дээ гэлээ. Гэвч мөнхийн эзэн Египтийн хааны сэтгэлийг улам хахир хатуу болгосон учраас энэ удаа тэднийг
явуулахаас бас дахин татгалзжээ. Египтийн хаан Мойсед хэлсэн нь одоо чи эндээс зайлсхай. Амиа л бодороо дахин миний царайг харах гэж зүрхэлвэ. Хэрвээ чи намайг дахин харах гэвэл амьгүй болно гэж мэдээрэй гэхэд Мойсе за хэлснээрт нь болох болтугай. Би таны царайг дахин хизээж харахгүй шүү гэж.